За тэгээд сайдаар улирж ажиллах болох тухайгаа саяхан намын удирдах зүйлийн урал дээр мэдсэн байдаг. Учир сайдын хувьд яг өнөөдөр дэлхийн бас геополитикийн нөхцөл байдал, манай дотоод гадаад бодлого, дэлхийд даяараа бас улс төрийн хямралтай ийм цаг үед гадаад бодлогын хувьд доктортой австай гэж үзсэн учраас намайг улирж ажиллах саналыг тавьсан болов уу гэж бодож байгаа. Миний хувьд яг улираад ажиллахад бэлэн байсан. Тэрийгч бас хэлж ирсэн. Тийм болохоор манай салбарын хувьд одоо учрал даргын өөрийнх нь одоо барьж байгаа зарчмын хувьд бас суралцах, дадлага хийх, одоо дуршлагжих юм цаг хугацаа байхгүй, энийг хүлээж болохгүй буцаад цаашаа одоо ажлаа үргэлжлүүлээд хийх ёстой гэдэг энэ зарчмынхаа дагуу ажиллах байх гэж бодож байгаа. Тэгээд одоо ажлаа үргэлжлүүлээд хийхэд ямар ч асуудалгүй. Биднэрт өдөр тутамд маш их сорилтууд бий болж байгаа. Тэгээд Монгол Улсын гадаад бодлого бол доктортай. За тэгээд Монгол Улсын гадаад бодлого үзэл баримтлал заасан нээлттэй олон толгуурт инхийг эрхэмлсэн энэ бодлогынхаа хүрээнд ажлаа үргэлжлүүлээд хийнэ гэж бодож байгаа.